Онцлогоо кибер аюулгүй байдал технологийн дэвшлийн талаар эхлэе. Кибер аюулгүй байдлын асуудлууд одоо улам бүр чухал болж байна. Энэ тал дээр ямар шинэ трендүүд ажигласан бэ? Well, actually, this space actually changed a lot with a lot of the. Химэл оюуны халдлагуудын улмаас кибер аюулгүй байдлын асуудлууд маш их өөрчлөгдсөн. Зохион байгуулалттай халдлага гэж нэрлэгдэх зүйл ажиглагдаж байна. Энэ нь залилагч, халдлага үлдэгчид илүү олон төрлийн янз бүрийн арга хэрэгцэл ашигладаг болж байна гэсэн үг юм. Засгийн газар эсвэл банкнуудад шалдах боломжтой тактик, хэрэгсэл боловсруулахын тулд кибер гэмт хэргийн экосистемийг улам бүр хөгжүүлж байна гэсэн үг. So especially like emerging countries like Mongolia, what's needed? Монгол зэрэг хөгжиж буй орнууд кибер халдлагад бэлэн байхын тулд юун дээр анхаарах хэрэгтэй вэ? Evolving cyber attacks. Yeah, I think one of the important thing for Mongolia is Монгол шиг хөгжиж буй орнуудын хувьд анхаарал хандуулах ёстой чухал зүйлсийн нэг бол кибер уян хатан байдал. Гэхдээ үүн дээр Монгол улс давуу талтай. Учир нь бусад хөгжингүй улсууд бидний хэлдгээрээ системийн үсрэлт, хууль эрх зүйн шинжилэл хийх шаардлагатай болдог. So that's why a lot of the time they are really what they call is building up cyber. Ингэхдээ ихэнхдээ одоо байгаа систем дээрээ кибер аюулгүй байдлыг бий болгох. Системээ сайжруулахаар оролддогч үүнийг хэрэгжүүлэхэд нэлээд хэцүү. And you are trying to fix a problem because of another problem. Ингэснээр нэг асуудал шийдэхийн тулд өөр нэг асуудал үүсгэдэг гэсэн үг. Тиймээс сүүлийн жилүүдэд дижитал санаачлагуудыг идэвхтэй гаргаж байгаа Монгол улсын хувьд аюулгүй дизайнд анхаарал хандуулах ёстой гэсэн үг юм. Технологийн дэд бүтцэн харьцангуй шинэ учраас Монгол улс давуу талтай. Like they can actually think about when they implement this type of. Жишээлбэл Монголын засгийн газар өнгөрсөн онд 5G лиценз олгох талаар ярьсан. Resilient infrastructure in the beginning. Энэ төрлийн шинэ дэд бүтцийг хөгжүүлэхдээ экосистемийг байгуулсныхаа дараа биш, харин эхэндээ уян хатан дэд бүтцийг хэрхэн бий болгох талаар бодож, дараа нь кибер аюулгүй байдлын талаар авч үзэх хэрэгтэй. Энэ нь зөвхөн харилцаа холбооны салбарт төдийгүй засгийн газардаж тэрч байтугай Монголд шинээр баригдаж байгаа газрын тос боловсруулах үйлдвэртэй ч хамаатай. Миний мэдэж байгаагаар шинээр баригдаж буй үйлдвэрүүд ихэвчлэн эдгээр чухал дэд бүтцэд төвлөрдөг. Тиймээс хамгийн чухал зүйлсийн нэг бол аливаа төслийн хэрэгжилтийн эхэнд кибер аюулгүй байдлыг нэгдүгээр тавих юм. Энэ нь ирээдүйд олон асуудлыг шийдвэрлэхэд тусалж их хэмжээний зардал хэмнэнэ. Fortinet has been in Mongolia for quite some time now. So you just mentioned the all infrastructure. Fortinet Монгол улсад орж ирээд нэлээд хэдэн жил өнгөрч байна. Та сая 2028 онд ашиглалтад орох газар нутгийн төслийг дурдлаа. Монгол улс уул уурхайн салбараас өндөр хамааралтай олон том төсөл бий. Гадаадын хөрөнгө оруулалтын дийлэнх нь уул уурхайд чиглэдэг. Эдгээр төсөл кибер аюулгүй байдлаа хэрхэн хангах вэ? Та юу гэж зөвлөх вэ? Yeah, because like this actually fall into a lot of what we call the operational technologies. Бид нар үүнийг үйл ажиллагааны технологийн орон зай гэх ангилалд хамааруулдаг. Цахим шилжилтийн нөлөөгөөр өнөө цагт уул уурхайн технологи үйл ажиллагаа урд өмнөхөөсөө эрс өөрчлөгдсөн. Уурхайнууд маш том зай талбайг хамруулдаг. That's why they are building up a lot of what we call because mining usually involved in. Тиймээс дан Wi-Fi гэхээс илүүтэйгээр хувийн холбоо эсвэл хөдөлгөөнд хувийн цамхгийг ашиглан аюулгүй харилцаа холбоог хангах шаардлагатай. Үүний тулд үйлдвэрлэлийн удирдлагын тоног төхөөрөмж дээр дэд бүтцийг байгуулах хэрэгтэй. Бид үүнийг өвдгийн удирдлагын сервер гэж нэрлэдэг. Эдгээр нь ерөнхийдөө кибер аюулгүй байдлыг хангах юм. Түүнчлэн сүлжээг хуваах болон ажилтан шалгах алхмуудыг хэрэгжүүлж болно. Эдгээр нь үндсэн бус ажилтнуудыг сүлжээнд нэвтрэхээс өмнө сайтар шалгасны дараа сүлжээнд холбогдох эрхийг олох зохицуултыг хийдэг. Хөгжингүй улс орнуудад кибер аюулгүй байдал алдагдсан тохиолдол ихээр гарч байна. Бидний харж байгаагаар үйл ажиллагааны технологид хуучирсан систем олноор ашиглагдаж байгаа ч давхар кибер аюулгүй байдлыг хангахыг оролдож байна. Энэ нь системийг түр зурс засагч урт хугацаанд олон асуудал дагуулдаг. Миний бодлоор Монгол улсад том боломж байна. Ялангуяа олон уул уурхайн компани төсөл шинээр төрөн гарч захимжуулалт хийж байна. Company or mining industry, a lot of mining sites are really new and start to digitalize. Тиймээс Монголын хувьд кибер халдлагад эсвэртэй эсвэл аюулгүй байхаар загварчлагдсан дэд бүтэц тохиромжтой юм. Тэгвэл компаниуд кибер аюулгүй байдал тэмчих анхаарахгүй өнгөрлөө гэж бодъё. Ямар эрсдэл үүсэх вэ?
I think the way to say whether they put a lot Миний бодлоор кибер аюулгүй байдалд хангалттай анхаарал хандуулахгүй байна гэдгийг бүрэн анхаарал хандуулдаггүй гэж шууд хэлэх нь зөв биш. Учир нь ихэнхдээ IT системийг хөгжүүлэх үед өмнө нь мэдээлэл хариуцсан захирал байсан хүний хувьд хэлэхэд бид эхлээд үйл ажиллагааны үр ашиг, өгөөжийг илүү чухалчилдаг, харин кибер аюулгүй байдал хоёрдугаар тавигддаг. Гэхдээ системийг эхнээс нь кибер дистрибьютортэй байдлын хүрээнд зөв төлөвлөж чадах юм бол зардал үнэндээ тийм ч өндөр тусахгүй. Жишээ нь эхлээд зам бариад дараа нь гэрлэн дохио тавихаар хамт төлөвлөвлөж зардал бага байдаг. Харин зам барьсны дараа одоо бидэнд гэрлэн дохио хэрэгтэй байна гэж шийдвэл зардал ихээр өсөлттэй л ижил юм. Тиймээс эхнээс нь аюулгүй байдлыг суурь болгож дистрибьютортэй системээ бүрдүүлэх нь тухайн компани эрсдлийг их хэмжээгээр бууруулж өгнө. Олон хүн кибер аюулгүй байдлын хөрөнгө оруулалтыг тооцохдоо эрсдлийн тооцоог мартаад байдаг. Гэтэл менежментийн талаас энэ тухай шийдвэр гаргахдаа ирээдүйд кибер дистрибьютортэй байдал хэрхэн бүрдүүлэх, эрсдлийг яаж бууруулах вэ гэдгийг заавал бодох хэрэгтэй. Учир нь эрсдлийг хэмжиж болдог. Том компаниуд дээр гарч буй халдлагууд болон түүнээс үүдсэн санхүүгийн алдагдлыг хараад үүнийг тодорхой тооцоолж болно. Иймээс менежмент энэ асуудлыг шийдэхдээ зөвхөн зардал бус, харин эрсдлийг бууруулах стратегийн хөрөнгө оруулалт гэж харах хэрэгтэй гэж бодож байна. So Daniel, Fortinet is holding. Тэгэхээр Daniel, Fortinet Accelerate 26 арга хэмжээг зохион байгуулж байгаа. Энэ үеэр засгийн газар болон бизнес хоорондын хилцүүлгүүд өрнөж байна. Conversations business to business. Yes. Энэ арга хэмжээнээс ямар үр дүн хүлээж байна? So from this event we actually will bring a lot of our new technology and new Тийм ээ. especially Тэгэхээр энэ удаагийн арга хэмжээнд дээр бид өөрсдийн шинэ технологи, шинэ шийдлүүдийг танилцуулж байгаа. Ялангуяа хиймэл оюуны чиглэлд онцгой анхаарч байгаа. Бидний өгөх гол мессежүүдийн нэг бол кибер аюулгүй байдлын ажиллагааг машины хурдаар гэсэн ойлголт байх юм. Уламжлалт ойлголтоор бол кибер аюулгүй байдлын ажиллагааны хэвчлэн хүний гар ажиллагаатай судалгаа шинжилгээний түвшинд явагддаг байсан. Гэвч өнөөдөр AI ашиглан засгийн газар болон төрөл бүрийн дэд бүтцүүд рүү халдлага хийдэг болсон. Тиймээс бид үүнээс хамгаалахын тулд эргүүлээд мөн л AI ашиглах шаардлагатай болж байна. Үүнээс гадна бусад олон шин шийдлээ танилцуулна. Мөн дараа нь Монголд шинэ офисоо нээж байгаагаа нээлттэй мэдэгдэнэ. Бид Монгол дахь оролцоогоо өргөжүүлж байгаа. Энэ нь зөвхөн бүтээгдэхүүн зарах тухай биш, харин орон нутгийн түвшинд хангалттай дэмжлэг үзүүлэх. Мөн Монголын онцлог тохирсон кибер аюулгүй байдлын мэдээлэл, оюун ухааныг бий болгож хүнд нөхцөлд байгаа хэрэглэгчдэд туслах зорилготой юм.